Рим бол ахлах сургуулийн 1-р ангийн сурагч. Хичээлийнхээ эхний өдөр жүжигийн клубыг хайж яваад санаандгүй ээжтэй танилцсанаар түүнд дурлаж орхино. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならと共に終わるだけなんだ Ээж Ринд өөрийгөө жүжигийн клубын дарга нь бас клуб нь одоохондоо ганц ч хүнгүй байгаа гэж хэлээд хөөрхөн тоглоод авнаа. Учир нь манай хоёр клубын өрөөнд иртэл жүжигийн клубын гишүүдээс гадна жинхэнэ дарга нь байж идэг за. Клубын дарга Ринийг шалгах гээд Ромео Жулиетагийн нэг хэсгийг тоглуултал Рин бүр ангайлгаж орхино. Ингээд Рин ээж хоёрын өдөр хоногуд эхэлж байгаа. Клубын бэлтгэлийн үеэр ээж Ринд харем хүсдэг талаараа хэлдэг. Харем гэдэг нь гол дүрийн залууг олон охид хүрээлж сайн болохыг хэлж байгаа. Тэгсэн үүнийг нь сонссон Рин шууд л жүжиглээд эхэлдэг. Эхлээд дог тохуурхдаг охин болоод дараа нь цүн дээрээ охин болсноо дараа нь өхөөрдөм гинэн охин болж жүжиглэнэ. Ээж Риний жүжиглэх чадварыг бишрээд өөрөө оролдож үзсэн ч оогц дуурайж чаддаггүй. Маргааш нь өдрийн цайны цагаар ээж утсан алга болгоод Рин хайж өгөх нэрээр дугаарыг нь хадгалаад авлаа. Ээж зургатаа сайн болохоор Ринд туслана. Энэ үедээ ч манай хоёр байнгын жүжиглээстэй. Риний гаргадаг дөрүүдд нь бүр нэр өгцөн. Цүн дээрээ чаан, эрхэлдэг чаан, дог чаан, тохуурхдаг чаан гиндэ. Нэг өдөр хичээлийн дараа клуб руугаа явах гээд Рин ээж дээр иртэл нөгөөх нь унтчихэв. Тэгэхээр нь Рин энэ боломжийг ашиглаад гарыг нь барьж агаад яг баригдах төглөө. Клубын цагаар ээж утасныхаа нүүр зургийг харуултал клубын даргын дог царай гаргасан зураг байж энтер. Ээж зурагнаасаа бүр уйдаад байсан гиснээ Ринийг жүжиглж байхад нь хид хідэн зураг авдээ. Тэгсэн зураг болгон дээр Рин шал өөр ичимхий царайтай л харагдаад идэм да. Манай хоёр хичээлийнхээ дараа нэг нэгэндээ шалгалтуудынхаа хариуг харуултал хоёулаа яг адилхан баахан муу дүнтэй байж энтер. Нэг удаа ээж хичээлтэй холбоотой сэдвээр нэг нөхөртэй хоол хийж өрсөлдөхөр болжээ. Хамгийн ихэнд хоолнуудаа клубын даргаар амсуулахад нөгөө хүнд нь 1 оноо өгчөж дараагийн амсах хүн нь Рин. Тэгсэн Рин яг хэнийх нь хоол гэдгийг мэдэхгүй болохоор ээжийн хийсэн хоолыг яаж зөв сонгох вэ гэж баахан бодно. Тэгэж бодож байхдаа хоёр хоолноос нэг нэгээр нь амссаар байгаад идээд дуусгачдаг за. Аз болоход Рин өөрөө ээжийн хоолыг зөв тааж 1 оноогоо өгч чаддаг. Даанч ингээд нэг оноогоор тэнцээд дуусгаар боллоо. Рин хүмүүсээс уучлалт гуйсан чинь ээжээ болохоор Ринийг эрхэлдэг чаан болж жүжиглэх хэрэгтэй штэ гэдээ. Гэхдээ Рин тийм дүр төрхийг ганцхан ээжид л харуулж чадна. Рин яг үнэндээ жүжиглэх дуртай да ээжид харем дөрүүдээ харуулад байгаа юм биш. Хичнээн их хичиж байсан ч ээжигийн урд жүжиглэж байх үедээ л ичилгүйгээр сэтгэлээ илэрхийлж чаддаг байхгүй юу. Тэгсэн тэрийг нь ээж мэдэхгүй болохоор бусдаа харуулах хэрэгтэй штэ гэж байгаа. Рин ээжид дүүгийнхээ зургийг харуулхад ээж ч бас охин дүүтэй бол ямар сайхан бэ гэдیں۔ Тэгсэн Рин бас л жүжиглэх чадвараараа жаахан охины дүр бүтээн. Ээж дахиад эгчтэй бол ямар гоё вэ гэхэд Рин сайхан сэтгэлтэй эгчийн дүр бүтээдэг. Нэг удаа ээж ханиад хүрч өндөр халуураад манай Рин гэрт нь хүргэж өгнө. Ээж нэг ухаан ороод харсан чинь Рин хоол хийгээд хүлээж шүү. Ээж жаахан дээрдээд гинэд хувцаа яаж сольсноо гайхтیں۔ Тэгснээ Рин рүү айгүй жоохтой харцаар харснаа. Донтой чаан байх нэ гэж энтер. Рин ээжид багаар улам тассаар сэтгэлээ илчлэх талаар бодож эхэлнэ. Гэхдээ яг хизээ бас яаж хэлэх вэ гэж бодоод л байгаа. Унтахынхаа өмнө бүх дөрүү дээрээ сэтгэлээ илчлэх гээд бэлдсэн ч нэг л болж өгдөггүй. Жүжигийн клубын бэлтгэл дээр Рин сурагчдын зөвлөлийн дарга болж жүжиглэх гээд гадаад төрхөндөө хүртэл анхаарна. Ээж Ринээс хэрвээ чи сурагчдын зөвлөлийн дарга болвол юу хийх вэ гэж асуудیں۔ Тэгсэн Рин болохоор бүх сурагчид хамтдаа сууж болох хичээл санаачлан гин шүү. Жишээлбэл ахлах сургуулийн 1-р ангич бай, 3-р ангич бай. Хамт тэр хичээлээ үзнэ гэсэн үг. Тэгвэл сурагчдын харилцаанд их нэмэртэй гин. Тэгсэн ээж гэхдээ жинхэнэ зорилго чинь юу юм гэж авдیں۔ Рин амар ичиж сандарснаа. Зүгээр л жишээ шүү заа юу. Хайртай дээд ангийнхаа хүүхэдтэйгээ нэг хичээл үзээд нэг ангид суун гэж байгаа. Ээж нэг удаа Риний гаргадаг дөрүүдийг зурдیں۔ Тэгснээ дог чааныг айгүй хэрцгий. Тохуурхдаг чааныг яг чөтгөр шиг зурчин за.
Дараа нь харин энгийнээр зурхат нь Рин өөрийнхөө зургийг хараад хөөрхөн юм аа гэтэл Эйжи ч бас тийм ээ хөөрхөн юм аа Нанакура Рин гэж хэлдэг. Эйжи өдөр бүр гутлынхаа шүүгийг нээж харахтаа хайрын захиа ирж үү гэж шалгадаг байхгүй юу? Үүнийг нь харсан Рин Эйжигийн шүүгэнд 2 захиа хийж үлдээдэг. Захианууд дээр нь тохуурхдаг чаан цөндөрэ чаан гэд бичсэн. Эйжиг баярлуулан гомдож байгаа юм да. Тохуурхдаг чаан захианда таны гутлын шүүгээ өөр тоосон байгаасай гэж хүсэж байна гэжээ. Цөндөрэ чаан болохоор хайрын захиа хүсэж байгаа юм шиг харагдсан болохоор л үлдээлээ шүү гэж бичжээ. Тэгсэн Рин 2 захиа үлдээх гэж байгаад санаандгүй 3 захиа үлдээчихэж 3 дахь захианда яг өөрийнхөө хуваар уг нь сэтгэлээ илчилсэн юм байна л та. Даанч ичсэндээ Эйжиг бүтэн уншихаас өмнө шүүрээд авчдیں۔ За guys, хуурамч харим анима хаанаас үзэх вэ гэж бодож байгаа бол Univision-ы аним багцаас үзэх боломжтой шүү. Бас нөгөө хил ам гаргаад байсан Jador A Witch in Mongolia аним дэлхийн гаргалцтай яг зэрэг манай Монголд гарч байгаа юм байна. Энэ аним дээр манай Монгол улсын талаар зөндөө гардаг. Бас Монгол сумочид дуу оруулсан гэд боддоо. Энэ анимыг ч мөн Univision-ы аним багцаас хүлээн авч үзээрэй. Жүжигийн клуб дээр Эйжи Ринд интернетээр амтгүй гэдгээрээ алдартай болоод байгаа нэг ундааг өгснөө. Хэн нь энэ ундааг амттай уух вэ гэсэн тэмцээнээр саяхан бүгд ялагдсан. Чи нэг оролдоод үзтээ гэдیں۔ Тэгсэн Рин өнөө ундаанаас нь 2-3 балгаж авснаа. Хөөх нилээд давгүй юм а гэж авчин. Эйжи бүр гайхал. Нэрээ юу гэтэл нөгөөхөн зүгээр л жүжиглэлтэй сайн байлгах гээд төвччихсэн байвал яг уу. Эйжи ч Рины гайхалтай жүжиглэлтийг биширч байгаа юм чинь. Нэг удаа Рины жижигхэн охин дүү сургууль дээр ирдیں۔ Эйжи Рины дүүг өхөөртжсэн аа. Игчтэй хайртай юу гэж асууж байна. Аяка харин хайртай гэсэн чинь Эйжи аль игчтэй илүү хайртай вэ гэж авдیں۔ Эйжи өөрөө болохоор Дог Чанд илүү дуртай гин. Рин дүүгийнхээ өмнө жүжиглэхгүй гэсэн ч нэг мэдхэд Дог Чаныг гаргаад ирдیں۔ Тэгсэн Аяка Эйжигээс та залхуурдаг ихчийг мэдхүү гэж асууж байна. Ринийг буудангаасаа огт босохгүй. Залхуурсан үед нь Аяка санаа тавьдаг гин. Зуны амралт болж Рин Аякаг найзтай нь хамт усан парк авч явахдаа Эйжиг бас дууджээ. Тэгсэн хүүхдүүд Эйжиг ядарч унтал нь хамт тоглоод сүүлдээ Эйжи хүүхдүүдээс нуугдахын тулд Ринээс тусламж гуйдیں۔ Рин харин дүүнэрийга Эйжиг хайж ирэхэд нь Эйжи ах нь хитрхи их усанд тоглосоор байгаад ус болоод хайлчглаа гэж энтэр. Хүүхдүүд гараараа ус хутгаж авахт нь наадах ч магадгүй хамар нь байхаа. Их чинь Эйжи ахыг нь эвлүүлж засах учраас цаанаа тоглож бай гэж хэлээд явуулдаг. Дүүнэр нь нэх хөөрхөн итгэвчин за. Зуны амралт дусснаар жүжигийн клубын бэлтгэл эхэлжээ. Рин жүжигийнхээ гол дүр нь болоход Эйжи гол дүрийн байнга ирдэг модны дүрт тоглоно. Рин уг нь сайн жүжиглдэгч Эйжигээс болоод сатаархаас гадна Эйжигээс ичээд баларч байгаа. Уг нь хоёулахнаа байхдаа яаж жүжиглсэн зүгээр байдаг мөртлөө клубийнхэн нь харж байгаа үед Эйжитэй хамт жүжиглэнэ гэдэг боломжгүй зүйл. Ядчихад бүр Рин энэ жүжигэн дээрээ модод хэвэрж уйлах ёстой ч гэж ах шиг. Сургуулийн соёлын өдөрлөг болоход Рин жүжигийн үзүүлбэрт гол дүр бүтээхээр болжээ. Эйжи маш их сандарч байгаа Ринийг тайвшруулах санаатай жүжигийн амжилттай дуусгавал бэлэг өгье гэж хэлдэг. Тэгсэн Рин сандарсан хэвээрээ л исэн болохоор Эйжи бүтлгүйдсэн ч гэсэн бэлэг өгье гин. Рин энэ үгэнд нь тайвшраад Эйжигээс ямар бэлэг авахаа өөрөө хэлдэг. Тэр нь юу гэж бодож байна? Болцоонд явмаар байна гэж байгаа юм да. Ингээд манай хоёр өвний дараа Киото орж дөөр үзэхээр явцгаана. Рин тоглолтыг шимтэн үзэж суухад Эйжи дундуур нь унтаж сэрээд бүтггүй. Дөөрийн дараа гадуур зугаалж бэлэг дурсгалын зүйлс авсныхаа дараа халуун усны газар орцгоолоо. Ринийг уснаас гарч ирэхэд Эйжи амралтын өрөөнд унтчихна. Рин Эйжигийн урд хөвтөөд царайг нь харж ийснаа бас л унтаад өглөө. Нэгс ирсэн чинь Эйжи өөдөөс нь гайхаад харж ихэн тэр. Рин Эйжиг сэрэнгүүт нь тантай үрд цуг баймаар байна гэд хэлцдэг за. Тэгснээ амар ичингүүтээ сая хэлсэн зүйлийг мартаарайч гэж яах шиг. Халуун усны газраас гарсан хойнооч хоёулаа хоёр талд улайцсан явж байгаа. Дараа нь сургууль дээр таарад ч хоорондоо юм ярьж чаддгүй чаавас. Тэгсэн Эйжи Ринтэй дахиж юм ярихын тулд цүн дээрээ чаан гэж дууддیں۔ Ринч гисэн цүн дээрээ чааны дүрд орсноор амархан ярилцаж чадна.
За энэ хүрээд Хуурамч харем анимын эхний 6 ангийн үйл явдал дуусаж байна. Та нар маань үлдсэн ангиудыг нь өөрсдөө үзхийг хүсвэл Univision-ы аним багцаас үзэх боломжтой шүү. Бас нөгөө хилам гаргаад байсан Ja дугаар Avicii Mongolia аним дэлхийн гаргалцтай яг зэрэг манай Монголд гарч байгаа юм байна. Энэ аним дээр манай Монгол улсын талаар зөндөө гардаг. Бас монгол суугчид дуу оруулсан гэд боддоо. Энэ анимыг ч мөн Univision-ы аним багцаас хүлээн авч үзээрэй. But